Та байнга л ядраад байна уу? Цайр. Магний. Кальциар баяжуулсан Dr. Water. Эрүүл мэндийн ус. Эрдэсийг нөхөн. Water Bath Better. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Доктор Water эрүүл мэндийн ус хамтран ажиллаж байна. Сайн байцгаана өрхөм өнtöдөгчтэй. Таны мэдхүй хэлээр өрөөтэй Занга ТV-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар Монголын нууц товчоо одоо үргэлжлэл нь явагдана. За нэвтрүүлгийнхэнд хамтран ажиллагч Доктор Батар эрүүл мэндийн ус хамтран ажиллаж байна. За өмнөх дугаар дээр Жалаладинтай байлдсан. За өнөөдрийн дугаар дээр Түүхэнд бол ер нь маш том болсон. Одоо Самаркандын тололдоон гэж нэг айхтар том тололдоон боллоо шүү дээ. Би одоо бараг ер нь чадан ядан тэр үед нь байгаа юм шиг сэтгэл төрүүлэх гэж л хичээлээ. өмнөх дугаар дээр яригдсан айгүй лаг үйл явдлууд байгаа шүү дээ. Сэлмэн шидэл шууд хоёр толгой тасарсан гэл. Эсвэл хажуугаар өнгөрч явахдаа шууд хажуугаар өнгөрөх төдийд хүмүүсийг ингээл одоо цааш нь харуулж яасан гэдэг. Энэ бүх үйл явдлууд бол үндсэндээ Лев Гумилевийн хар домог номон дээр айгүй тодорхой гарсан байдаг тий хар домог дээр гардаг. Тэгэхээр бас нөгөө эрхэм үзэгчид маань одоо магадгүй энэ номыг одоо олж харж уншвал бас энэ дээр их сонирхолтой баримтууд, материалууд, их сонирхолтой үйл явдлуудыг дүрсэлж оруулсан байт юм байлээ. Тэгээ Орос эрдэмтэн шүү дээ. Ер нь Орос болон Перс эрдэмтэд энэ дайн тулааныг бол ер нь их сайн тэмдэглэсэн байгаа. Хятадууд ч гэсэн бас яг Мерсээр тэмдэглэнэ. Харин Перс болон энэ Орос эрдэмтэд маш сайн гаргаж байгаа. Гэхдээ энэ Бартолт ч гэсэн бас сайн гаргасан байдаг шүү дээ. Рашневский бас маш сайн гаргасан байгаа. Мөн тэр сүүлд энэ Джек Waterford бол бас л сайн давуу гаргаж ирж илээ. Тийм болохоор энэ Монголын байлдан дагуултын энэ үйл явдал одоо монголчуудын тийм ээ тухайн үеийн одоо дайны соёл гэдгийг одоо дайны урлаг, дайтх урлаг, дайны ур чадварыг бол Саундерс бол маш сайн гаргасан бас. Одоо мундаг эрдэмтэн шүү дээ, англи эрдэмтэн, монгол судлаач Саундерс маш сайн гаргасан байт. Тэр болохныг нь л одоо судлаж одоо тийм ээ хооронд нь харьцуулж байж тэгж гаргаж байгаа л да. Тэрнээс би тэр үед мөр зэрэгтж байлтаагүй л дээ. Жалаладдын энэ тулдаанд одоо ялагдсан. Тэгвэл ийм байгаа юм аа. Жалаладдын бол үнэхээр залуу нас эрд зориг итгэл найдвараар дүүрэн жигүүрлж ирсэн. Тийм болохоор энэ Жалаладдын эцсээ хүртэл байлдж байгаа эрд зориг бол тийм ээ цэргүүдээ урайлж байгаад эх орноо хамгаалж байлдж байгаа энэ эрд зориг бол гайхамшигтай. Харин хичнээн эрд зоригтой сайн байлцсан боловч эзэн Чингис хааны туршлагыг бол дийлээгүй. Үнэхээр одоо манай хаан чинь ялагдж явсан, ялж явсан, унаж явсан, босож явсан бүхэл одоо хүүхэд наснаас ахуулаад одоо тийм ээ ингээд одоо хижээл нас хүртлээ одоо бараг 90 нүтэл нас хүртлээ ингэж тулдж амьдрсан. Тэгэхээр чинь зэрэг тулдааны арга барил, туршлага. За тэгээд ер нь ур чадвар гэж ер нь юу байх вэ гэдгийг бол бүгдээрээ эзэмссэн байна. Ямар сандаа хэлж байгаа үст. Монголын цэргүүдийн үнэхээр одоо дийлэхэд хэцүү болж байна. Төмрөөс сайн давтагдж, болдоос илүү хатаагдж, гангаас илүү хурцлагджээ. Маш хашир туршлагатай, сайн дайчдтай юм байна. Бид нэр төмөр мэд хатуу чанд цахилга батын эвдэж чадсангүй. Бид нар эвдэж чадахгүй гэж одоо тэр Жалаладдины шадрууд нь хэлж штэ. Үнэхээр бас нөгөө талаараа бас үсэх юм бол манай хаантай байлдаа дайсагналцаад байгаа боловч тэр чинь бас эх орноо хамгаалж байгаа бас мундаг баатар шүү. Тэр чинь бас их мундаг дайчин ир шүү. Эх орноо хамгаалж байгаа. Тэр чинь бас тухайн улсын угсаа заламжилсан одоо хааны хүү штэ. Тэгэхээр цэргүүд нь юу гэж байна? Хаан хүүтэйгээ мөр зэрэгцээ тулалдана гэдэг бол цэргүүдийн хувьд бол бахархал мөн үү? Мөн. Урам зориг мөн үү? Хаан хүүтэйгээ мөр зэрэгцэж хар дайсны цэргүүдтэй эцсээ хүртэл байлдана гэдэг бол тэр Хорезмийн цэргүүдийн Хорезмийн дайчдын бол үнэхээр бол гайхамшиг. Энэ тулдаанд үнэхээр одоо бүхэл чадлаараа сайн байлдаж чадсан.
Чингисийн зэрэгүүд ч гэсэн Монголын зэрэгүүд ч гэсэн маш сайн байлдаж идсэн. Харин их хааны туршлагыг дийлээгүй Монголын цэргийн төмөр мэд хадуучанд сахилга батыг эвдээгүй. Ингээд ер нь сахилга бат дийлж гарна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ер нь альва зүйлд бол маш том шийдвэрлэх том тулалдаан, амнаан там цаанд болсон энэ айхтар том тулалдаан болоход сахилга бат гэдэг чинь хамгийн чухал юм байна гэдэг байхгүй. Ер нь сахилга баттай байж ижил ер нь ялж байгаа шүү дээ. Байлдыг бол бүгд л байлдаж байгаа. Хамгийн гол нь сахилга бат. Сахилга бат маш сайтай учраас л Монголын зэрэгүүд ялж дийлж байгаа. Энэ бол үнэхээр 5 өдрийн аимшигтай тулалдаан болсон. Самаркандын тулалдаан. Жалаладдын сүлдээ 15,000 гаруй цэргээ золиослон байж тэгээд энэ тулалдаанаас цухтаасан. Худабарт чи намайг цохоод Жималыг үлдээчдэг. Тэгэхгүй бол бид нар бүгдээрээ өгөх байсан. Хаан хүү. Би тэнд байлдаад хэрвээ та өгөх юм бол хоройзон улс удирдлаггүй болох болно. Таныг ойлгож байна. Бид нар бүгдээрээ л эх орноо хамгаалж байлдаж байгаа. Гэхдээ хоройзмын цаашдаа цэрэг татахад нэмж шинээр цэрэг илсүүлэхэд бид нар биш таныг харж цэргүүд илснэ. Таныг харж ард түмэн чинь зориг орно. Таныг л харж таны дуу хоолойг сонсож таны төлөө зүтгэх болно. Эх орныхон төлөө бид нар бол эцсийн хүртэл толдож байхад. Тийм ээ. Энэ үнэн. Гэхдээ Самаркандд толдож исэн бидний цэргүүд таны төлөө толдож исэн. Бид нар бүгдээрээ таны төлөө толдож байгаа. Аллах биднийг ивэж л таараа. Аллах биднийг ивэнэ. Гэхдээ Самаркандд ивээсэнгүй. Эсвэл үгүй ч хийж болох юм. Ямар ч лээсэн бид нар одоо цаашаа явах хэрэгтэй. Бид хэдүүлээ болсон бай. Цөөрсөн. Тэгтээ нэмж шинээр цэрэг илсүүлэх хэрэгтэй. Юу ч гэсэн одоо Чингис биднийг хөөхөн тодорхой. Тэгэхээр би шинээр цэрэг илсүүлж Чингистэй толдох болно. Хөдөлцгөөе. Жалаладдын цаашаа цэрэг илсүүлэн явлаа. Энэхүү Жалаладдын маш их цэрэг илсүүлж 100 гаруй мянган цэрэгтэй болон тулалдсан. 110 мянгуулаа тулалдсан. Энэ тулдаан бол аимшигтай тулдаан болсон 5 өдрийн тулдаанд. Мэдээж хэрэг тал талын цэргүүд бас цөөржил таараа. Нэгнийх нь үхэж үргэтэл нөгөөдгийнх нь үхэж үргэхгүй гэсэн юм байхгүй шүү дээ. Энэ бол айхтар том тулдаан болсон. Тийм болохоор зэрэг нэмж цэрэг илсүүлнэ гээд Жалаладдын бараг ер нь 50 мянган цэрэгтэй л үлдсэн байлаа. Энэ чинь бараг тал цэрэгээ хүүхдэл байлтсан гэсэн үг. Одоо цаашаага цэрэг илсүүлэн Жалаладдын явлаа. Жалаладдыг илсхийн тулд одоогийн газар нутгийн тухайн үеийн дайрын үндэстнүүд, Афганистаны газар нутгийн дайрын үндэстэн Пуштунууд мөн Туркменээс цэргүүд ирж одоо Жалаладдынд нийлж байгаа. Туркмен буюу тухайн үеийн одоогийн Туркмен боловч тухайн үеийн бол зүгээр тургуудын бас л нутаг л да. Туркмений газар нутаг гэх юм да. Тэгээд ер нь их олон цэрэг элсэгдэж Жалаладдын хүчээс элбэж явж байлаа. Хаанта Жалаладдын урагшаа цэрэг элсүүлээд явж байгаа сурагтай. Туршуулын мэдээгээр тэгж хэлж гинөө. Тийм ээ. Зэсүбэдэгээс сурагтай юу? Кавказын нурууг даваад тэр хоёроос сураг ирсэнгүй. Би тэгвэл бас Жалаладдыг даараас нь хөөхгүй болвол тэр дахин хотон сэргэж чинь. Тэр бол хуваа утсан үхэнц царайлсан хаан эцэг падишах шигэ биш. Тэр бол өстой жинхэнэ ир зөрөгтэй дайчин ир. Тэр бол эрлэх баатар. Тэр дахин сэргэн над руу толтно. Үүнийг би мэдэж байна. Бидний тоо толгой ямар байна? Бид нараас гайгүй байна. Бид нар 7 төмүүлээ. За 7 төмөхрөх юм байна. 3 төмөө бид нар. Тийм ээ. Самаркандын тулдаанд бид нар 3 төм зэрэгээ бас алдсан.
За яах байгаагаа аваад явна да. Тулуу руу явуулсан. Илч давтлагдсан. Тулуугийн зэргүүд тантай хамсах байх. Тулуу Жилаладдины цаанаас нэрх ёстой. Тулуу одоо хаана явсан бэ? Тулуу Хорсааны гүн рүү явж байгаа. Хорсааны маш олон газар нутгуудыг тулуу эзэлж байгаа. Та тулууг мэдэн дээ. Тулуу бол эр зөрөгтэй шүү дээ. Тулуугийн цэргүүдтэй бид нартай хурж иж нийлэхдээ хэр утах вэ? Бас хэдэн өдөр чин газар л байх. Амжиж ирэх эсэрхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ над одоо 6-аас 7 төм зэрэг багт хангалттай. Жилаладдыныг араас нь нэхий. Ийхүү Чингис хаан Жилаладдины араас нэгчээлээ. Яг энэ үед Армяны газар нутаг Ереван Зевс Сүбэдэ хоёр Ереваныг төмөрдөж байлаа. За ямар ч лээсэн эн чинь ямар газар гэлээ? Христийн шашинтай юм байна. За. Ереван биднийх. Одоо Ереван бидний мэдлд орчоо. Өш бид ер нь ингэхэд тугааг хөөгöd байгаа мó? Замдаа эзэлсэн газар нутгийг хөөгöd байгаа мó Сүбэдэ? Бид нар замдаа тааралцсан газар болох нэг л нэгтгэхэд яваад байна. Ямар ч лээсэн тугаа хаашаа цухтаас нь мэддэхгүй байна. Тугаа ямар ч лээсэн командуудын дунд байгаа. Ойлгомжтой. Тэгвэл ижил мөрөн рүү явъя. Тэнд ижил мөрний булгааруудын нөмөр нойлгонд орсон сураг байгаа. Дуршуулт гэж мэдээлсэн шүү. Ойлгомжтой. Тэгвэл өнөөдрийн дайныг зогсоочоод ижил мөрөн рүү хөдлөе. Ийхүү Зевс Сүбэдэ хоёр ижил мөрний булгаар руу халтахаар явж байлаа. Тулуу одоогийн Афганистаны нутаг Харсааны маш олон хотуудыг төмөрдөж байлаа. Бидэнд бууж өгсөн нь газар нутагтаараа амьд үлдэнэ. Эсэргүүцэнд бүгдээрээ өхнө. Газрын хөрстөө тэгшлүүлэх болно. Тийм учраас бид нар бууж өгснийг л амьд үлдээнэ. Тэгээд гар урчуудаа биднэрт бас өгцгөө. Эрдэм мэдлэгтэй хүмүүсээ өгцгөө. Бас хазаргаа огтоо өгцгөө. Эд агуурсаа өгцгөө. Тэгвэл амьд үлдээнэ. За ийхүү одоогийн Афганистаны нутаг буюу Хорсааныг Тулуу бол нэлийн цусыг хальсан юм шиг байна. Ер нь бол ер нь Тулуу гэлтгүй бүгдээрээ л ер нь одоо цусыг хальж л байгаа юм л да. Ингээд Тулуу ямар ч лсэн Хорсааны нутаг руу дайрч ороод нийлэнхүйд нь маш олон газар нутгийг эзэлж авч ирсэн. Тбилисийг бид эзэлсэн байгаа. Одоо яах вэ Сүбэдэ? Тэгэд Булгар явах юм уу? Ижил мөрөн явах юм уу? Үгүй ээ. Эхлээд нэг түшц газар биднэрт хэрэгтэй байна. Гэхдээ тэр нь ямар газар юм бэ? Туршуулууд эргэн тойрон газар нутгийг үзэж байгаа. Одоо зөвхөн Киевийн рүүс л бидний эсрэг зогсох. Үгүй ээ. Киевийн рүүс биднүсийг одоо хараахан сонсоогүй байгаа. Гэхдээ мэдээж хэрэг тэдний чихэнд хүрсэн биз. Бид эхлээд Азербайджаныг эзэлнэ. Дараа нь ижлийн Булгаарууд руу явна. Ингиж өмнө талаас нь өргөн газар хүрээгээр хумхгүй болвол дараагийн ээлжийн Киевийн рүүс зугдах замтаа болчих гээд байна. Тийм болохоор зэрэг бид Азербайджан талтыг 1222 он Зевс Сүбэдэ одоогийн Бакугийн ойролцоо хурж ирлээ. Ингэснээрээ юу гэсэн үг? Монголчууд Уралын нурууг давсан гэсэн үг. Эртний буюу одоогийн ч гэж хэлж болно. Өрн дорны хэлийг давсан. Энэ Азербайджан гэдэг газар чинь ямар гээч усуд байна. Туршуул явал Азербайджанд бид орох ёстой. Тбилисийг бид яаж эзэллээ? Лаша хаан хаашаа зогтсон? Азер руу зогтсон шүү дээ. Тэгвэл одоо Азербайджан дараа бидний хэлж. Бид нар ямар ч лсэн Азербайджаныг байхгүй болох болно. Зэрэгээ сайн бэхэл Азербайджаныг эзэлнэ. Зев Сүбэдэ хоёр тус тусын зэрэгээ удирдан Азербайджан руу ойртож байлаа. За, яг энэ үед Хива, Хорезмийн баруун хот үлдэгдэл командуудыг бүгднгийн хайр найргүй зүч эзэлж байлаа. Командууд хаашаа зүхтаасан бэ? Одоо тэд нар ижил мөрөн рүү зүхтаана. Өөр хаашаа зүхтаахгүй. Азоврын тэнгис рүү зүхтсан гэлөө. Тийм ээ тийм. Араас нь хүн явуулаарай. Арал тэнгис буюу Оросоор Азовский море, Монголоор Арал тэнгис гэж байгаа. Аралский море.
Одоо газрын зураг дээр бол маш сайн гарна л да. Ийхүү Арал тэнгисийн өргөн уудам газар нутгийг зүч өөрийн мэдлэлтэд оруулж авлаа. Хивагийн газар нутгийг тэр чигээр нь байлдан дагуулж төвшөтгөөд тэгээд Хивчакийг бүрмөсөн өөрийн мэдлэлд оруулах нь тэр. Зүч цаашаага Зевс Үбэдигийн хойноос явна гэж шийдэж байлаа. Тийхийн тулд одоо зүчийн өмнө Кивийн рус толно. Тэгэхээр зүч Кивийн русыг судлахын тулд туршуул илгээлээ. Яг энэ үед Исфахан хот цагаатайн зэрэг товшиж байлаа. Исфаханы засаг Чингис хааны цэргүүд ирж байгаа. Ингээд хайр найргүй биднийг устгаж байгаа. Одоо Исфахан үлдчихэд байна. Исфаханы дараа тэгээд бид одоо бүрмөсөн дуусна гэсэн үг. Бид хаашаа зогтох вэ? Пенжаб руу зогтоох уу? Үгүй. Жагар руу зогтъё. Одоо тухайн үед одоо монголчууд жагар гэж хэлж байгаа. Харин хорезмууд энэ улсыг бол жагар гэж хэлсэн үү, энэтхэг гэж хэлсэн үү? Ямар ч л байсан түүхч нар, судлаач нар их олон талаас тайлбарсны эцэст ийнд мөрн рүү гэж олон талын санаа оноо тавьсан байгаа. Яг уу Индия гэдэг чинь одоо гадаадууд одоо англиар хэлж байгаа болохоос биш монголчууд энтэг гэдэг байгаа шүү дээ. Эрт цаг үед жагар гэдэг байгаа. Тухайн үед яг энтэг гэдэг байсан уу? Үгүй. Юур Инд мөрний улс руу зугтъя. Инд мөрн рүү зугтъя гэж. Исфаханы одоо цэргүүд ярилцж байгаа. Удирдлагууд. Манай бүх хотууд газрын өрсөлдөө тэгшлэгдсэн. Мерв, Балх, Бухар бүгдээрээ тэгшлэгдсэн байгаа. Монголчууд биднээс их ч хайр найраг олж чадж байна да. Одоо яах вэ? Тэгвэл Техра руу оръё. Цагаатайн цэрэг ирж яхад бид нар яаж игээд амь зулбж зогтож болно. Одоо тэгтээ Техра, Исфахан хоёр үлдчихэд шүү дээ. Бид нар тэгээд өшөө хаашаа зогтох юм бэ? Болохгүй бол биднүүсийг хөөсөөрл байх болно. Тэгэхээр энд мөрн рүү явъя. Техра хот. Одоогийн Тигран. За. Өгөөдөө Тигран руу давшиж байсан юм. За энэс хоёлаа нэг зүйлээ тодорхой болгоо. Одоо газрын зураг дээр одоо бас ярих юм бол цэргүүдийг хаана яваад байна гэд ярил. Афганистаны газар нутаг. За Казахстаны газар нутаг. За Казахстанд бол үндсэндээ бол Каспийн тэнгис хавьд очиж юм. Арал тэнгис, Каспий тэнгис хавар. За Казахстаны нутаг тэр чигээр орно. Тэгээд Тажикстан орно. Туркменистан орно. Узбекистан орно. Кыргызстан орно. За тэгээд Пакистаны газар нутаг орно. Тэгээд одоогийн Ираны зүүн хэсэг тэр чигээр орж байгаа. Тэгэхээр одоо үндсэндээ бол Төв Аз бол бүхэлдээ ингээд Монголын мэдлэлд орцсон явчихна гэсэн. Урагшаага одоо энтэг байгаа. Пакистан бол яг одоогийн Пакистан гэд нэрлэлсэн болохоос ш тухайн үед Хорезмийн газар нутгийн л байсан. Индийн иргэншил бүр энд мөрнөөс урагшаага байгаа. Энд мөрнөөс урагшаага. Тэнд жагарын орн байгаа. Тэгэхээр чин зэрэг ер нь дундад Азийг монголчууд тэр чигээр нь галтан төмөрдсөн байгаа. Хайр найргүй эзэлж алж хитсэн байгаа. Дундад Азийг. За яаж эзэлж алж устгах гэсэн нь бол одоо би түрүүн хэлж л байсан. Хүүхэд хөгшөд гэлтэхгүй алж байсан шүү дээ. За бид нар хамтран ажиллаж байгаа доктор Вотро сайхан танилцуулъя. Доктор Вотро таны эрүүл мэндийн цангааг тайлагч юм аа. Тэгээд цайр, кальц, магнийн баялагтай доктор Вотрыг ууж эрч хүчээр дүүрэн байгаарай. Бид одоо тэгээд өмнө зүг рүү зүгтвол яах болж тарч байна. Шираз хотл үлдчихэж байна. Тулууд тэндээс ирж байгаа. Чингис хааны хүү юу? Тийм ээ. Шираз руу тэгтээ өгөөдөө бас давшиж байгаа сурагтай. Өгөөдөө Техра руу очоогүй юм. Өгөөдөө зэрэг хоёр басан байлаа. Харин алаг жанжин сүхтүүчээр би нар бас тийшээ явж байгаа сурагтай. Хоёр хаагдан өгөөдөд очиж хүчээ өгж байгаа юм байна. За. Исфаханыг хамгаалъя. Үгүй. Бид ард түмнээ халуулна. Эзэнтэй. Монголын зэргүүд Хэрмийн гадаа ирж байна.
тулалдах уу? Ханху хаага. Ханху бүр урагшаага явсан сурагтай. Ширазын ойролцоо байгаа. Ханху гэртэл бид эсхүү. Магадгүй. Исфаханыг тэгвэл бэхлэх. Ойлгомжтой. Исфаханыг бэхлээд Исфахан бууж өгөхгүй гэж байна. Цагаат айзантай. Ойлгомжтой. Исфаханыг галдан шатаа. Цэргүүд Исфахан руу Монголын цэргүүд Исфахан хотыг бүсэлж авч 3-4 өдөр бүсэлсний дараа Исфаханыг арай гэж эзэлж авлаа. Исфаханы хамгаалт бол дэндүү сайн байсан юм. Ийхүү Исфаханд дотор орж иж хүн амыг хайр найргүй алж хитлаа. Маш олон хүмүүс үүмж сандралтан зогтож байлаа. Нэг гэрт ороход гэрт байсан 10 хүн нэг л Монгол цэрэгт ямар ч эсрэг үүсэлгүй алуулж байлаа. Тэгтлээ их айгаа юу. Тийм ээ. Тэгтлээ их зүрхэнд норцсон бололтой. Цагаада Исфаханыг 3 өдөр алж хядаж цус наадам тоглож. Дараад нь хүний цусны үнэр тэр хаваас ерөөсөө арилахгүй байлаа. Исфахан галдан шатаагдж цагаадад эзлэгдэх буюу монголчуудад эзлэгдлээ. Яг энэ үед Ширазыг тулуу бүсэлж байлаа. Одоо энэ хотыг бид бууж өгүүлнэ, эсвэл эзэлж авна. Хайр найргаа устгах нь. Ширазынхан хайдсан бэ? Ширазынхан дотор хамгаалж байгаа биз? Техрат хэн байгаа? Таны ах өгөөд. Зааз, Шираздаг бол одоо миний мэдэлд орно. Харин Жалаладдын хайдсан. Жалаладдын таны эцэгтэй байлдаад их хааны цэргийн өмнө бут цохигдоод зугтаж байгаа. Би тэгвэл Ширазыг эзэлж авчаад аавтайгаа очиж нэгтгэхээс. Ширазын бэхлэл дэндүү сайн байгаа штэ. Над хэдэн зэрэг байна? Танд 5 түм зэрэг байгаа. Зааз, над 1 арга байна. Бүслэлтийг 2 сараар үргэлжлүүл. Ойлголоо. Харин Ширазын холбоо сүлжээ бүгднгийн бүх сүлбэтнүүдийг тасал. Хинтэй ч холбоотой болох ёсгүй шүү. Тойруулаад бүслээд бид нар Шираз хотыг хорвоо данцаар байгаа юм шиг сэтгэлийг төрүүлэх ёстой шүү. Ойлголоо тул эзэнтэй. Шираз хотын цайз. Монголчууд биднийг 2 сар тойрол амьдраад байна. Гэтэл дайрахгүй байх юм. Биднийг өсгөлөнгөөр барай. Өсгөлөнгөөр буулгаж авъя гэж бодож байгаа юм болов. Бид ч хоол хүнсээ бэлдсэн байгаа л да. Тэгвэл усгүй цангаах гэж байгаа юм болов. Бид ч бас усны нөөцөө бэлдсэн байгаа шүү дээ. Ямар ч лсэн бид нэр 7-8 сар тэсэндээ. Үгүй махад одоо байгаагаа хүргээд ах юм бол жилж тисэж болно. Тэр үед хунтааж ирэх байлгүй дээ. Бүслэд 2 сар үргэлжилж байдаг. Монголын цэргүүд яагаад арахгүй байна? Яагаад арахгүй байна? 1222 оны 1-р сарын 30. Шүн. Ширазын харуулын ангийнхан солигдож байлаа. Гинт газар дайвалцаад ирлээ. Чи юу вэ? Газар хөдлөөгүй байл та. Яагаад газар дайвалцаж байгаа юм бэ? Сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг манай хотын Шираз хотын төвдөл газар дайвалцаад байна да. Энийг болж байгаа юм бол өдрөлт мэдэх үү? Хэрэггүй. Сонирхолтой тах юм. Яг энүүхийн чи бас газар хөдлөн гэж байхгүй шүү дээ. Энэ юу болж байгаа юм бэ? Алуу. Нэрээ яагаад дайвалцаад байна? Газар цунгаж байгаа. Гүй ч одоо юу болж байна? Газар цунгаж байгаа чинь. Газар дурсараад ирж байгаа монголчууд. Мэдээгөөрөө цаатуултаа бүгдээрэнд мэдээг, цэргүүдэд мэдээг. Нийхүү Монголын цэргүүд газар дор ухцсан байгаа. 2 сар ухсан байна. Ингээ Шираз хотыг эзэлж авахын тулд 2 сар ухна гэдэг чинь
бараг нэлээд олон километрийн занаас. Тэр чинь бүсэлчээд тэгээд юу хийж байгаагаа харагдуулахгүй байгаа шүү дээ. Гэтэл бүр ухаж исэн. Олзны цэргүүдээр гэж ухуулаад яг Шираз хотын доогуур ороод газар дороос нь гарч ирсэн. Шираз хотыг 3 өдөр галдан шатааж хайр найргүй алж хэдлээ. Монголын цэргүүд шууд газар дороос гарч ирэн гівгэнтэл одоо энэ ч бас шоконд орж байгаа шүү дээ. Бүгднгийн хайр найргүй алж хэдэн харуулж намнаж очиж хаалгын хэрмийн хаалгыг онгойлгосон байна. Ингээд толуй морин нэг цэргээ өдөрдөн авч ороод Ширазын ард иргэдийг хайр найргүй алж хэджээ. Толуу бол дэндүү аимшигтай алж хэдсэн гэж түүхэнд бичигдэжээ. Ийхүү тухайн үеийн Персийн түүхч үүнийг толуугийн сэтсэн арга бол үнэхээр уран арга, толуугийн хийсэн ажил бол хамгийн аимшигтай харгислал байсан гэж хэлж байсан юм. Хотоор хүний шилбээр татсан цус орсож байлаа. Эргэн тойрон хүмүүс бүгдээрээ алуулж, ойрлолдон өөмөлдөн гал төмөрт өртөн зугтаж байлаа. Ширазын ард иргэдийг хайр найргүй алж хядахад зарим нь арай гэж монголчуудаас тун цөөхөн хэсэг нь зугтааж гарсан юм а. Шираз эзлэгдэв. 1222 оны 2 дугаар сарын 25. Одоогийн Пакистаны Пенжабын ойролцоо. Жалаладдын их цэргээ цуглуулан 90,000 гаруй цэрэг хүрчихсэн Чингис хааны цэргийг тосон байлтаар хүлээж байлаа. Энэ Хорезмийн зоригт хаан хүү надтай үзэлцэх гээд ирж байгаа. Тийм ээ. Иргчин гимгчнээ үзэлцэе гэж урд өдөр илчээ явуулсан байна. Чи юу гэсэн тэгэхээр зэлмээ? Юу гэж хариулсан? Буужиг гэж хэлсэн. Хариуд нь юу гэж хэлж байна? Тамд очсон хойно буужиг. Тэнд таарлцсан ч гэсэн бас бууж өгөхгүй байх талаар бодолцъё гэж хэлж илээ. Чи лалаад тийм ч бас сүртэй залуу юм а. Тулдааны товыг тэгээ товсон юм уу? Товсон. Маргааш өглөө. Жин үдэд. Ойлгомжтой. 1222 оны 2 дугаар сарын 25. Пенжабын ойролцоо. Жалаладдын цэргүүдээ зоригжуулж байлаа. Цэргүүдээ Монголын энэ булаан эзлэгчд бол бидний эх орныг эзэлж, бидний хүүхэд, хөгшөд, охид бүсгүйчүүдийг хайр найргүй алж хядсан билээ. Бид эх орноо хамгаалах ёстой. Бид зүхтаад хаа хөрөх вэ? Би зүхдахгүй. Би эх орондоо өхнө. Хэрвээ бид нар эх орноо хамгаалахгүй бол монголчуудын энэхүү аимшигтай зэрлэг довтлохоо цаашдын маш олон улс орнуудыг өгөө хийх хувь давлантай юм а. Тиймээс бид нар өнөөдөр цэргүүдээ зогсоож та бүгдийг би дуудаж монголчуудыг хайр найргүй хяар цохиж Монголын довтлохыг зогсооё гэж таанусыг үнсгэлээсээ гуйж байна. Би таанусыг ятгахгүй. Би хий хоосон үгээр зоригжуулахгүй. Би хийсвэр юм ярихгүй. Би бодит юм ярьж байна. Монголчуудыг өнөөдөр зогсоох хэрэгтэй. Бид нар өнөөдөр Аллах биднийг заавал ивэн. Самаркандд бол ивэгээгүй. Гэхдээ өнөөдөр биднийг ивээх болно. Бид нарыг яагаад ивээх ёстой вэ гэдгийг та нарт хэлье. Бид нар өөрсдийнхөө эх орныг хамгаалахын хажуугаар цаашдын маш олон улс орнуудыг хамгаалж байгаа юм а. Тийм учраас монголчуудын энэ аимшигтай зэрлэг довтлохооныг Аллах өнөөдөр энд зогсооно гэж шийдэж байгаа юм а. Тиймээс бид монголчуудын байлдааны арга барил, зохион байгуулалт, сахилга батын ч гэсэн мэднэ. Чингис хааныг яаж байлдгийг ч би мэдж байгаа. Биеэрээ бид нар бүгдээрээ мэдэрцгээсэн. Өнөөдөр тэднийг энд нь дуусгах болно. Өчүүн харайсан. Хорезмийн төлөө бүх цэргүүд нь өчүүн харайсан. Ийхүү орлоо. Аллах акбар. Агуу Аллах Тэнгэрийн нэрийн өмнөөс. За ингээд бүгдээрээ яг дахиад ороод иж байгаа. Жалаладдын намайг халцлуулан дуудсан.
Түүний хүсэж байгаа юм нөх хэрэгтэй. Тал нутгийн бүрт чонуудаа. Сартуул иргэний цэргийг хяар цохий. Инхүү өөдөөдөөсөө давшлаа. Нэг нь Монголын хаан. Нөгөөх нь Хорезмийн хаан хүү. Бүгдээрээ харваарай. Монголчууд харж байна. Өөдөөс нь харваарай. Хитрхи орж байна. Сумаадагаад орцгоо. Ишаллах. Аллах Тэнгэрийн таалал нийцүүлье. Ишаллах. Цэргүүдээ бүгднгийн хятаараа хэний жамд үлдээж болохгүй. Урагшаа. Хураа. За ингэж яаж. Пенжабын тултнаа 2 дугаар сарын 25-нд болжээ. Жил Аладдин энэ тултаанд аимшигтай тултлаа. Ёстол ирлэхэг арслан барс шиг тулалдлаа. 2 өдөр тулалдсны дараа 2 тал зогслоо. Төр зүр тулдаана амс хийсэн байна. Бид нар ч стан маань үзлээ шүү. Харин тийм ээ. Одоо энэ удаа бас игнэгээ алдахгүй шүү. Адилхан Сахилгаваттай айтхан зохион байгуулалтад орно шүү. Монголчууд яргаар тулдах хэрэгтэй. Жил Аладдин энэ тулдаанд маш сайн сурамж авсан байна. Тийм учраас ихний түмэн зэрэг золиослогдохгүй болохгүй байна. Одоо яах вэ? Ямар ч л байсан. Энэ тулдааныг дуусгах хэрэгтэй. Жил Аладдиныг ялах хэрэгтэй байна. Их хаан руу очиж мэдээ өг. Гөрөөс сүргээ аврахын тулд өөрийгөө золиослоно гэж хэлээрэй. Хулан хатантаа та ч нарай. Хэрвээ энэ үгийг хэлэх юм бол хаан намайг толгойг болгоно шүү дээ. Тийхгүй. Ингэж байж л Монгол цэрэг ялтанд оруулах ёстой. Өөр арга байхгүй. Цэргүүдээ Жил Аладдиныг зүүн жигүүрийг нь хомих хэрэгтэй байна. Тийм учраас бид нар эхлээд орох хэрэгтэй. Миний ханаас урагшаа. Хаанта. Юу болж байна? Энд юу болж байна? Хаанта минь. Гөрөөс сүргээ хамгаалахын тулд өөрийгөө золиослох хэрэгтэй гэж хулан хатан уламжиж байна. Хулан тэгээд цэргээ аваад орчиж байгаа юм уу? Тийм ээ. Чи тэгээд миний хатныг гүй хаанта амар шүү. Яагаад вэ гэвэл хулан хатан өөрөө орохгүй бол таныг оруулахгүй гэдгийг мэдчихсэн. Хулан хатан тэгээд Жил Аладдин цэргийн зүүн жигүүр рүү орж байгаа юм уу? Аль үзэлмэ? Босог бүх цэргийг бэлэн байдалд оруул. Хулан хатны төлөө тулдъя. Өөр арга байхгүй. Хэрвээ хулан хатны төлөө бид нар орох юм бол бидний зохион байгуулалт эвдэгдэх гээд байна. Би лав орлоо. Араас та нар цэргээ зохион байгуулад бидний араас ороорой. Хаанта ямар ч үед тулдааны зохион байгуулалтыг алдаж болохгүй шүү. Хулан хатны хойноос оръё. Цэргүүдээ хулан хатны төлөө хулан хатан ихлэ цэрэг оруулчих. Яагаад гэвэл хулан хатан цэрэг ямарваа нэгэн байдлаар золиос хэрэгтэй. Энэ золиосыг л хийхгүй бол Жил Аладдинд ялагдана. Жил Аладдин энэ удаа бол маш хашир байлдаж байгаа. Худабайрт. Тэр додолж ирж байгаа хүн хин бэ? Чингис хааны хатан гэсэн. Хин гэдгийг хулан. Цаац. Аллах биднийг ивэхэнтэй. Хайртай хатныг нь олзлох юм уу алчхал юм бол Чингис хааныг ер нь ялна гэсэн үг шүү дээ. Хулан чинийх. Бити өршөөхөр. Хурдл ойлголоо. Таны тушаалыг ёсчихсан бэлүүлээ. Миний ханаас Аллах акбар. Агва Аллах бурхны нэрийн өмнөөс. За ингээд одоо Худабайрт цэргээ удирдах орж байгаа боловч цэргээсээ нилээн төрүүлж тавхилаа. Хулан ч гэсэн бас нилээн төрүүлж тавьж байлаа.
Одоо худаа байрт хулан хоёр өөдөөсөө халз тулах нь тодорхой болсон. Маш хурдан давхиж байгаа. За. Монгол хатан. Монгол эмэгтэй хүн эр нөхөртөөгөө мөр зэрэгцэн тулдаанд орох юм бол ямар хоёр зөрөгтэй байдгийг би чамд харуулах юм. Яг ингээд хулан давхижлаа. За. Ин чин эмэгтэй хүн байх эсхүү газар яахаараа чи давхиж идэг үлээ. Их эзэн ааных нь хатан гэлөө. Чамаг хитэн хэсэг тавчаад өгөхөр. Чингис хаан ялагдaltaгүй яах вэ? Ямар ч л байсан. Хоёрыг дуулах чинь чамд дэндүү сайн зөгчөө бүсэх юм. Энэ удаа чи миний мэдлэлт. Яг ингээд өөдөөсөө худаа байрт хулан хоёр орж ирж байлаа. Хулан амжихгүй байна. Хулан хатныг үнэхээр аварч амжихгүй. Хулан хат руу ирж байгаа нь хин бэ? Энэ хин бэ? Худаа байрт. Худаа байрт гэж хин. Зэлмээ энэ хин бэ? Худаа байрт гэдэг бол Жилаладдины баруун гарын шатран. Мундаг дайчин уу? Арслан барсаас тогшиндоо. Энэ бол аимшигтай харгастай ч. Хулан хатан ядч нэг жаахан хоромт тисэх хэрэгтэй. Тэр хоромт бид нар гүйдэж очих ёстой. Хулан хатан тисэх байхаа. Тиснэ гэж залбирахаас. Энэ бол аимшигтай тулд. Энэ тулдаанд бид нар хулан хатан алдах гэдэг. Алуу, цэргүүд аврагшаа. Мордоо дахиад өгвөл сайн давраад өг. Дахиулаачаа мордоо улан хурдан дахиулаадах. Чүү. За одоо хулан хатныг аврахаар. Пенжабын энэ тулдаан бол хулан хатны төлөөх тулдаан болох нь тодорхой болж байгаа байлаа. За энэхүү худаа байрт хулан хоёр бие биен рүүгээ ойртож байлаа. Энэ удаа Монгол цэргийн сэлмийг чамд мэдрүүлээд өгнө. Монгол хатан яаж байлдгийг чи одоо хараарай. Чүү. Яг ингэ. Монгол бүсгүй гэлөө. Одоо чиний ир зэргийг харъя л да. Чүү. Отоохон би чамаг энэ ертөнцөөс олтолоод өгье. Ийхүү. Яг энэ хоёр одоо халз тулах гад ойртож байлаа. За маш сонирхолтой байлаа. За энэ хүрээд ингэж хэдүүлээ төр завсарлаа. Дараагийн дугаар хүртэл төр завсарлаа. За ямар ч байсан нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар доктор Батар эрүүл мэндийн ус хамтран ажиллалаа. Баярлалаа. За энэ удаагийн дугаарыг бас маш сонирхолтой ярьж өгсөн одоо судлаач Бэлгүндээ маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугаар хүртэл одоо төр баяртай. Та байнга л ядраад байна уу? Цайр. Магний. Кальцаар баяжуулсан Dr. Water эрүүл мэндийн ус. Эрдэсийг нөхөн. Water Bat Better.